За. За хүүхдүүдээ байна уу? Хэд хүүхд орчихсон? 3 хүүхд үү? За. Окей. За. За ерөнхийдөө 2006 оноос 2017 оны эсдийн ерөнхий шалгалтын за долгион ба хэлбэлцэл сэдвүүдийн тест бодлого дасгалуудыг багтаж оруулсан байгаа. За. За 2006 оны A хувьдвар ерөнхийдөө гандаа бүх сэдвүүдийн A хувьдварууд дээр жишээ болгож бодлогоо тайлбарлаа. За 32-аас 33 дугаар даалгавар дараах зурагтай холбоотой гэсэн байна. За дараах зураг гэдэг маань энийг хэлээд байна, тийм ээ. За зураг төлөвлөсөн долгионы уртыг олно гэж. За урт гэдэг үл ерөөсөө яах гэсэн юм? Нэг бүтэн зүйтэй. Тэгэхээр яах нь вэ? Энэ хэсэг гэсэн үг байх нь шүү дээ, тийм ээ. За тэгвэл энэний долгионы урт нь хэд байх нь вэ? Хэд вэ? Зүйтэй 2 байх нь шүү дээ, тийм үү? За тэгвэл энийгээ сонгох нь. За дараачих нь. Долгионы давтамж хэд вэ гэж. За давтамжийг яаж олдъё? Давтамж гэдэг нь үе. Тэгэхээр яах нь вэ? За тэгвэл давтамжаа олохдоо тийм ээ. Тэнцхэн нэгийг хуваах x. За тэгвэл яах нь вэ? Нэгийг хуваах 4 гээд давтамж нь хэд гарах нь вэ? 0.25 герц мөн үү? Давтамжийг герцээр тэмдэглэдэг тийм ээ. За тэгвэл дараачих нь 0.25 гэдэг маань хаана вэ? 34 дахь нь болохоор юу байх нь вэ? Утасны дагуу өөд өдөөсөө тарж байгаа хоёр долгионы хугацааны нэгж агшиндах дайрлалын хэсгийг зураг төзүүлжээ гэж. За P энэ P зэрэг тийм үү? P ба Q зэрэг энэ хоорондох утасны хазаалтын хэлбэр ямар байх болоо гэж. За тэгэхээр яа гэсэн үг вэ? Утасны дагуу өөд өдөөсөө тарж байгаа хоёр долгион хэлбэлцэж байна. Тэгэхээр өөрөлдвөл долгион нь өөд өдөөсөө юм чинь яах вэ? Хоёрыг нийлүүлэх юм бол давхцах нь шүү дээ, тийм үү? Тэгвэл түүний хэлбэр ямар харагдах нь байна вэ? Давхцал маягаар И байх нь шүү дээ, тийм ээ? 2x4 гэх юм. За дараагийн утаснаа шилжих үү? Тэмдэглэл доорой. Дараагийн утас. 2007 оны энэ хувьд болохоор зөвхөн ганцхан бодлого байсан. За энэ болохоор далайцсан буудаг хэлбэлцлийг нэрлэнэ гэж байна. За энэ ямар хэлбэлцэл байх вэ? Өөрөлдвөл далайц гэдэг чинь одоо юм гэсэн үг шүү дээ, тийм ээ? Энэ үл яах вэ? Далайцсан хэмжээ тийм үү? Тэгэхээр ингээд багсаад байна гэдэг чинь яах нь вэ? Явсараагаа далайцсан тэг болно гэсэн үг тийм ээ? Энэ тэгэхээр ямар явах нь вэ?
За 2008 оны A гэдэг. За энэ дээр дараах томьёонуудын аль нь гармоник хэлбэлцлийн тэгшлэл вэ гэсэн байна. За синус косинусийн хуулиар илэрхийлэгдэн гэсэн тийм ээ. За тэгэхээр нь яг уу A бол энэ A гэдэг бол далайц тийм ээ. Далайцыг үржих синус. За V T дээр нэмэх нь KL гэж. За тэгвэл энэ яг нь К-тай уулзраас биш болооч тийм ээ. V нь болохоор яг нь К анхны баазаараа яг илэрхийлэгдсэн анхны фазыг нэмж өгсөн учраас яг нь гармоник хэлбэлцэл нь V хөлбөр байх нэ. Тэгшдгийг ингэ хараарай. За дараачих нь. Косинус минусээ аль хэлээр нь илэрхийлэгдэж болно гэсэн үг шүү дээ. Нөгөө далайц нь одоо тэгрүүгөө чиглэсэн байна уу? Ийм тал руу гоё, сөрөг тал руу гоё гэдгээс нь хамаараад косинусийн хуулиар илэрхийлнэ гэсэн. За дараачих нь 43-ыг хараарай. За 43 нь математик дүүжин байна тийм ээ. Хоёр математик дүүжинг зэрэг хэлбэлцүүлс вэ гэж байна. За энэ дээр нэгдүгээр дүүжин нь 20 удаа тийм ээ. 20 удаа бүтэн хэлбэлцэл хийх хугацаанд нөгөө дүүжин яасан байна уу? 10 удаа бүтэн хэлбэлцсэн гэж байна. Тэгвэл дүүжингийн урт L 2.4 м бол өөр дүүжин гэсэн. Энэ томьёо байна хардсан. Ерөөсө 314 гэдэг автомат. За энэ хийхөө. Бичгөө. За энэ дээрээс нэгдүгээр, хоёрдугаар удаагийн хэлбэлцлийг харьцуулна гэсэн. Тэгэхээр энд G бол итэл учраас G-г T-тэй тэнцвэрч байна. Тэгэнгүүтээ яа. За ингээд хайцанаас L нэгийг болоорой. Тэгэхээр ямар гэсэн үг? Энийг олохын тулд энэ ийшээ гараад юу болох юм? Хаваа хүчээс дайран солигдоод үржигнэ гэсэн үг тийм ээ. За. Бичгүү. За яасан бэлээ? 4 L-ага 4-оор үжээ 4 L болгосон тийм ээ. 4 метрийг баах нь L2 болчих тийм үү? За одоо энэ дээр орлуулад явъя. Тэнгүүтээ энэ L2-ыг олно гэсэн үг байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хуваахан чи ийшээ гараад үүрчих болно гэхээр яах вэ? Энэ дөрөвчийн язгуураас 2 гарна тийм ээ. За бичээд яваарай. 0.5 0.5-гаа 2-оор үржээд явах нь. Биш.
За бичиж авсан уу? Хариу бол тэгэхээр 1 метр буюу За ингэж аваа. За 44 гэх. За орчны зэвүүдийн дараахан үүссэн 1 ба 2 хэлбэлцэл долгион тийм ээ. Түүний 0.5 секундын агшиндаг хэлбэлцлийн хэлбэрийн диаграмаар үзүүлвэ гэсэн байна. За энэ зурагт 1 далайц, 2 далайц байна тийм үү? За тэгвэл орчны зэвүүдийн хэлбэлцлийн далайцуудыг олгоо гэсэн байна. За 1-р биеийн далайц нь хэд вэ? 1 гэдэг бол энэ байна шүү дээ. 1-р нь яах вэ? 20 сайн жоох нь байна тийм үү? Тэгвэл 2-р нь хэд вэ? 10 см. Тэгвэл ийх нь 20 зараагийнх нь 10 гэдэг чинь амар болов явах нь. Үйлбэр авах нь шүү тийм ээ. За. За бичсэн. Дараагийнхаа шилжих үү? За 2009 оны A2. За энэ дээр 46 ба 50 дахь даалгаврыг үйлдвэрлэж ерөнхийдөө бүгдээрээ яасан байна. Хэлбэлцэл долгион байна гэж. За гармоник хэлбэлцэл хийзвээ биеийн хөдөлгөөний тэгтгэл системд за энэ хуулиар өгсөн. За x гэдэг бол яах вэ? Шилжилтийн хэмжээ тийм ээ. Наас 2 гэдэг бол юу юм? Далайцсан тийм үү? За космосын хуулиар гэдэг чинь сөрөг тал руугаа чиглэсэн байна тий. 3-ны p гэдэг чинь юу? Давтамж нь 3p давтамжтай t хугацаанд гэжээ. За энэ дээр хэлбэлцлийн далайцыг олно гэсэн байна. Далайц нь хэд гэсэн бэлээ? 0.2 хэлбэлцлийн улирал гэдэг чинь юу юм бэ? Бий болохтой яа дээ? Давтамжийн өрөө хамааралч штэ тийм ээ. За тэгэхээр аль нь өгсөн үү? Ичхөө. За гарч гин үү? За бичээ яах вэ? Хоёрын. За 47 доор биччихээ шугшинтай ярих чи. За 47 болохоор хэлбэлцлийн улирал гэдэг бол үе тийм ээ. За тэгвэл түүний дараах чиг бол за давтамжаас нь хамааралаад үеийг яаж олох вэ гэхээр 2p хувахан давтамж. Энийг давтуулах юм бол давтамжиндаа юугаар олох гэсэн үг юм?
2 p хувахан. За. P-ний 3 гэдгээ орлооч гэсэн үг тийм ээ. Эндээ нэг орлооч. За тэгэнгүүтээ тэгштгэл маань явсараа хэд болно гэсэн үг. P-тэй хураагдаад 2 3 хэд вэ? 6. Нас. Тэгэхээр 6 секунд. Ингэж авсан 47. За 48. За та тэмдэглээд яваад байна. За 48 нь юу? Тий. Нөгөө энэ араа 3-ны p гэдээ өгсөн шүү дээ. Энэ харж байна уу? Энэ бол нөгөө юу аахгүй? B буюу давтамж аахгүй юу? Тэнгүүтээ давтамжтай орлуулчихж байгаа. 2-ны p-г хуваах нь b гэдэгтээ тэнцүү байх нь байна. Тэнгүүтээ 3 гэдгээ орлуулсан. Найрын солигдоод хамгийн сул Макс. Ай байдаг. Тэр тийм үү? Тэгвэл тэнцэн явна. Наадтай. За 6-ны 1 гэдэг чинь яах вэ? За хис болно уу гэж. За яаж авах вэ? За энэ гафлын бодлогыг бичсэн. Арилгачих уу? Тэнцээд чинь яагаад боддгийг бичиж чадсан. За одоо бид үсэжчихсэн лөө. За тэг орлуулж чинь тийм ээ. Нэг секунд юм бол X энэ за 0.2-ыг үржигдгэн космос за нэг бахан хэд вэ? Аяны хариулт вэ гэсэн. P-ний 3 гэдэг чинь хэдтэй тэнцүү вэ? Тэгэнгүүтээ космос 60 градус 2-ны 1 болно. 2-ны 1-ийг 0.1 2-оор үржээд юу авах нь вэ? Тэгээд 0.1 нэ. За дараачих нь 50. Юу гол гэсэн байгаа вэ? Энэ биеийн утасны гадар дээр үс дарах бол уртыг ол гэсэн юм шүү дээ. Тийм ээ, уртыг олохдоо хурдаа юугаараа үржих юм? Хугацаагаараа. Тэгэнгүүтээ 2 м/секундтэй хэдээр үржчихсэн? 6 секундээрээ үржинэ гэсэн үг тийм үү? Янтаа гэдэг бол урт. За энийг үржихдээ хурдыг үржих нь үе тийм ээ. Эндээсээ B-ний байх нь 2 м/секундийг үрждэг нь 6 секунд. Секунд 12 үе.
Дэлгэн явтал хоёр. За. За одоо хоёрыг улаанаар бичиж зүг хөдөлгөөний самбар дээр. За. За бүршин дүүжингийн ачааны масс 1 кг тийм ээ. Өгсөн нь N тэнцэх нь 1 кг. За тийм дээр бүршний хат тийм үү? Хат гэдэг чинь юу вэ? К тэнцэх нь 1 ньютон хувахан метр. За өөр юу гэсэн байгаа вэ? Утсан дүүжин хэлбэлцлийн үе болооч Т болохоо. За яаж болдог вэ? Хамгийн гол санаж байна. Т тэнцэх 2π язгуурын дор нэмэх бахан К гэсэн юм яваа. За. Нэмэх бахан шүү. Масса дандаа хувааж өгч байгаа шүү. Гэтэл эргүүлээд хардаа. За. За хоёрны бэглэл 314 2 үржин 628 уу. Тэрийг үржлийн нэг язгуурын дунд тийм ээ. За 1 кг. За тэгэхээр нэг гээд язгуураас нэг гараад ерөнхийдөө 600-ны 20 гэж бичсэн тийм үү. За тэгвэл энэ хэд болно вэ? Энэ 6 B 2 C 8 байна. За тойрох давтамжийг яаж олох вэ? Түрүү бид 2 биг бахан T гэдэг авах тийм үү? За. Тэгвэл 628 хэдэн секундэд байх вэ? Энд гарсан секундэд авах гэсэн үг тийм ээ. 2 биг гэдэг чинь 2-ыг үржин 3-д дараад тийм үү? 600-ны 28. Нэг бахан 600-ны 28-ээс ерөнхийдөө нэг гэрч байна. Тэгэхээр энэ D бол юу байх нь вэ? Нэгтэй тэнцүү байх нэ. За тэгвэл 10 удаа хэлбэлцэх хугацаа гэж тийм ээ. Т тэнцэх нь тоогийн үржих нь яах вэ? Үе байна тийм ээ. Тэгвэл хэвчих вэ? Нэг үе нь 628 секунд юм чинь 10-га үржих нь юу байх нь вэ? 628 секунд гээд 62 тийм ээ. Тэнцэх нь 62 10-8 юу яа? Секундын хугацаанд 10 удаа хэлбэлцэнэ гэсэн. За бичиж авсан уу? За дараагийн уулз руу шилжих үү? Бүгд бичсэн юм тийм ээ. За дараагийн. За 2010 он Ни A хөлбөр гэж. За A хөлбөрдө 46. Хэлбэлцэх хөдөлгөөнтэй холбоотой доор хөдөлгөөний аль нь зөв вэ гэсэн. За нэг хугацаанд хийх хэлбэлцлийн тоогоор илэрхийлэгдэх хэмжигдэхүүнийг давтамж нэ гэж. За энэ зөв байна тийм ээ. Хэлбэлцэгч биеийн тэнцвэрийн байраас хамгийн их холдох цайг дадаац гинэ гэж. За энэ бас мөн зөв байна. За системийн нийт механик энерги нь багасж байвал унтрах хэлбэлцэл хийнэ гэж. За энэ мөн адилхан юм. Тэгэхээр энэ яах нь вэ? Бүгд зөв байх юм шүү дээ. За хоёрын гурвынхаа бодлыг аав нэг явуучих.
За. Шилжилт нь 0.5 юм байна тий. 0.5. За синус 2-ны pt. За хэлбэлцлийн далайцсан тэгвэл хэд вэ гэсэн. Далайц нь хэд вэ энд? Вот А тэнцэх нь 0.5 гэдгийг харагдаж байна. За метрээр илэрхийлнэ. Тэгвэл 4-ний 1 секунд гэдэг чинь 0.25 секунд гэсэн үг тийм үү? Тэгвэл тэр секундэд координат нь ямар байх вэ гэж. За тэгвэл энэний координатыг нь яаж олдъё? За. Бичиж аваарай. Бичвэ. За ингэж хэлэх. 2-ны фигурны 1-ээр өшөөрдөг. 200-ны 628-ыг 0.25 гэж хэлээд өгч. Нөөцөний 25 үчээд за синус зургаа 128-ыг үүсгэн 0.25. За 1.157. За тэгээд 157 синус гэж ойролцоогоор хэд вэ? Нэгтэй тэнцүү юу? Энэ нэгтэй тэнцүү болоод тэгээд 0.5 үчээд 0.5 болж байна. Шилжилсэн. За шилжил учраас метрээр илэрхийлэх. За дараачих нь. Энэ хөдөлгөөний хурдны далайц нь хэд вэ гэсэн байна. За. Бичиж авч гэнэ үү? За хурд нь энд b тэнцэх нь 4-ний 1 болно. Нөөцөний 25 үчээд 316 косинус пинус гэдэг чинь 314 гэдэг чинь 9 косинусны 5 градус чинь ихтэй тэнцүү болчтой тийм ээ. Тэгэнгүүтээ шууд хурд нь тийм болчихж байгаа шүү. За ингээд болчихлоо. Тэмдэглээд аваа. Энэ нөгөө пины 2 гэдэг аа шүү дээ. Тэгэхээр 14-ийг 2 тоогоод косинустай шилжүүлэхээр чи тэгтэй тэнцүү болчиход байгаа. 0.100-ийн хэд гэдгийг гараад гэсэн. Тэр аныг хараарай. За тэгэнгүүтээ 300-ийн тгийг тоог тэгээр өчгөрөө тэр гадаа учраас тэг гараад байгаа шүү.
За дараач. Шинэс. За. Дараагийнх нь 2011 он. 11 оны 40-42. За гармоник хэлбэсэл хийж буй биеийн хөдөлгөөний идэвхтэй системд за ийм хуулиар өгөгдөжээ. Тийм ээ. Ийм хуулиар өгөгдөжээ. За төгөөсдөж 40-42 болоо гэсэн. За хэлбэрцлийн улирлыг олно гэдэг чинь үе гэсэн тийм үү. Тэгэхээр энд давтамж нь хэд байна? 3π тийм ээ. Тэгэхээр нэгийг байх нь 3π гэсэн үг нөө. А 2π байх нь энгээрээ бодсон гэсэн тийм ээ. Энгээрээ олсон гэсэн үг. За 2π үржих нь 3-ны π гэдэг чинь болчих гэсэн тийм ээ. За ингээд 6 хэсэг. Түрүүнийхтэй төстэй юм тийм ээ. Ер нь бол дандаа нэг 16 7 хүүхдтэй энэ 40 41 42 90 харьцаа орж ирээд байгаа юм шиг байлгүй юу? Сүүлийн үеийн онуудын тестийг харахад долгион хэлбэцэл бас айгүй орж ич илээ. Өмнөх тестүүдээр бол орширч орж ич. За хөдөлгөөний хийснээс хойш 1 секундын дараах биеийн координатыг олно гэсэн. За 1 секунд гэдэг чинь яах вэ? Координат нь хэд болно гэсэн үг? Зөв нойрны Т1 үед гэж байгаа энэ хэвтэл дээр олооч гэсэн үг шүү дээ тийм ээ. Энэ хэвтэл дээрээ ТV1-ээр олооч гэсэн үг. За энэ биеийн утасны гадар дээр ус долгионы хурд ийм бол долгионы уртыг олно гэж. Яг түрүүнийхтэй адилхан тийм ээ. Нөгөө долгионы урт буюу лямбдаг болохдоо юу гүйгээр мэдчихсэн лээ. Уцаагаа энийг үрждэг нь тэгэнгүүтээ 6 үржих 200 12 м байна гэж. Сайд хэлж. За дараагийнх нь 2-4. За 0.5 Гц-ийн давтамжтай гармоник хэлбэлцэл хийж байгаа материалыг тэнцвэрийн байраа ийм хурдтай дайран өнгөрсөн бол хугацааг тэр үеэс ихсэн тоодол цэгийн хөдөлгөөний хууль ийм гэж үзнэ гэж. За давтамж нь мэдэгдэж байгаа тийм ээ. Тэгэнгүүтээ давтамж нь 2-ны π космос. За энийг хийх үү? Энд дээр бичсэн нь ойлгочих уу? За ингэж хандчих. За За энд x нь тийг байна гэх. Гармоник хэлбэлцэл материалын тэнцвэрийн байрнаас хөдлөж байгаа учраас нөгөө шилжилт байхгүй гэж үзэж байгаа юм байна. Тэгэнгүүтээ x нь тийг байна гэж үзье.
Тэгээд тэгтээ тэнцвүүлээд тэгтээ тэнцвүүлээд явчихна гэсэн. За тэнгуүтэй за ийм бичих шаардлагагүй шууд хичээлийн бичих хэвчээ. За энэ дээр бол x нь t гэж үзсэн тийм. Тэнгүүд за энэ дээр матрицын тэнцвэрийн байдал нь хамгийн их хурдтай байх учраас хурдны далайцуул 20 м/сек байна гэж үзэж байна. Тэнцвэрийн байрнаасаа хамгийн их хурд нь 20 м/сек ч далайц нь мөн адилхан байна. Давтамж нь 1 учраас далайц нь 20 м/сек байна. За ингээд очиж байгаа юм. Тэнгиж авч юм уу? Энэ нэгтэй тэнцүү учраас энэ 20 гарч байгаа шүү. Энэ хоёрыг ижил хийж үзье. За дараагийн явах шилжчихв. За 12 оны 2 гэж. За дараа савгаанууд нь долгионы тарах хурд гэсэн хэмжигдэхүүний тухай гэдэгтээ санал нэг байвал тийм үгүй бол үгүй гэдгийг сонгоно гэсэн юм байна. За энэ долгионы уртаа хэлбэлцлийн үеийн харьцаа ямар байдгийг. За ер нь долгионы урт гэдэг бол хэлбэлцлийн үеийн харьцаа гэж байна. За энэ үнэн үү? Чи надад дэш орсон байна да. Яг энэ тест шүү дээ. Энэ юуны хараа орчиж. Скриншот хийх энэ хараа орч. За энийг орчиж 32-ыг орч. 38-ыг явууч. Математик зүйчингийн уртыг дөрөв дахин эсвэл хэрэгцээний давтамж яаж өөрчлөгдөх вэ гэсэн.
Нөгөө дүүжин чинь дотроо ялгуутай учраас тэгээд нөгөө өмнө үзчихсэн зэ бид нар бодоод байсан шүү дээ. Хатаг дүүжин гэдэг чинь одоо нөгөө юу шүү дээ. Утсан дүүжингийн нөгөө тийм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дөрөв дахин ихсэж байгаа юм бол язгуурын дор 4-өөс 2 гараад 2 дахин яах вэ? Ихснэ гэдэг юм. За 2-ын 3. Математик дүүжин тэнцвэрийн байрлалаас баруун гав тийш 10 см-ийн зайд хазаалган тавьжээ. Дүүжингийн тэнцвэрийн байрлалын дайрах үеийн хурд нь ийм. Өөрөөр яах вэ? Энэ төв цэгээс тийм ээ. Нэр мастер чад энэ юу? Энэ байрлалсан юм. Тэгвэл энэ хоорондын зай хэд байх вэ? 10 см. За энэ байрлалд хазаалгыг тавьжээ гэж байгаа. Тэгээд мэдээж хазаалгах чинь тодорхой хүнтэй хүчний уртасаар эргээд явах уу? Хэлбэцэж эхлэн шүү дээ. За дүүжингийн тэнцвэрийн байрлалыг дайрах үеийн хурд нь 40 фут см байгаа гэсэн тийм ээ. 40 фут см 40. Яг үнээр 10 гэсэн үг шүү дээ тийм үү? Бараг математик дүүжингийн хэлбэлцлийн давтамжийг яаж олох вэ? За x тэнцвэр нь шилжилтийг олохын тулд тэгэхээр давтамжаа олно. За хурд мэдчихэж байгаа. Шилжилт мэдчихэж байгаа чинь давтамж нь хийгдэж байгаа юм гэсэн үг. 40 10-аагаар дөрвөн p гарна гэсэн үг тийм ээ. За тэгвэл энэ дөрвөн p юм чинь. Одоо тэгштэйгээ бичнэ гэсэн үг шүү дээ. X тэнцвэр нь B-ийн 40 см/сек юм чинь. Хамгийн их хазаалт буюу хурдны балайцсан 40 см B-ийн 40. Тэгэхээр B нь юу гэсэн үг вэ? X тэнцвэр BT гэдгээр тэгштэйгээ бичнэ шүү дээ тийм ээ. За бич хурд тэгштэйгээ X тэнцвэр за эндээс x нь хэд вэ? 10 см тийм ээ. За x нь 10 см. За дөрөв байна. Энд давтамж нь эндээс 2 секундын давтамжтай тийм ээ. Өөрөөр хэлбэл 1 секундэд 2 удаа гэсэн. За ингээд бүр юу нь олгцээлээ хүнд чинь. Тэ. ВТ гэдгээр явна шүү дээ. Энэ юм шүү дээ. Энийг харж байна уу? T буюу нөгөө давтамж нь баггүй. Тэнгүүтээ 2-ны P-г хуваахад ингээд орсуулаад 4 болж байгаа шүү.
За өөр юу нь олгдсон байсан. За ингээд тэгээ давтамжаа олцсон тийм ээ. Тэгэнгүүтээ хугацааны дараа хазаалтын хэмжээ ийм байсны дараа ямар хугацааны дараа гэж байна? За Т хугацааны дараа гэдэг чинь 4 секундын дараа хазаалт нь ийм болно гэсэн үг шүү дээ. За тэгэхээр x 0 нь 10 тийм ээ. За ингээд d x тэнцэх нь за 10-аар тавьчих өвчин косинус одоо тэгшлийн сая байгаа гэж хэлсэн. Косинус их хуваах нь 2-ны π 2π хуваах нь t за өвчин 5t хуваах нь 6 гэдэг чинь яг үеийн доо штэ. T1-ийг олж байгаа ш. За ингээд эндээс чинь T гэдэг нь гэж байгаа лээ хөө үеийн за 2-ны π хуваах нь t тийм ээ. T ч өөр юм тийм үү 115 115 гэдэг чинь 5 орж байгаа гэсэн. За энийг бодож үзье энэ асуулт. 5t тэгээ 5 орж 6 байгаа. 688 тийм дээ. Хасаас болж байна. Өөрийн ясгаар хөрний нэг болоо 10-аа орж 5 орж байгаа юм шиг байна. Өөрөөр хэлбэл энэ космос энд иштгэл 2-ны 1-тэй тэнцүү болоод 10-аар орж 10-аа 2-ны 1-тэй үржээд 5 орж байгаа шиг байна. За за хурд нь ийм байна гэсэн юм байна. За одоо энийг олно гэсэн тийм ээ. Энийг арилгачих уу? За энийг ойлгох таа. За хурд бол бэтгээ хугацаанаас хамаарсан хэвчтэй байдаг. За тэгэнгүүтээ тодорхой хугацааны тодорхой t хугацаанд шилжилтийг за тодорхой хугацаанд харьцуулснаар хурдыг олох нэ. За тэгэхээр T гэдэг маань хугацаа нь болохоор за энэ T-ийн оронд болохоор 5-ны 6 T гэдэг болов шүү. За тэгэнгүүтээ энэ хоёрын харьцаа чи ерөнхийдөө ингэж явсараа 5-ны 6 T 5-ны 6 T гэдэг ч үгүй чи. Тийм. Энэ харин надад өөр тодорхой болчиход байгаа шиг байна тийм ээ.
энэ доор 3 п болох уу? За тэнгуүтэй п чинь тэгэхээр чин тэгштгэл хэд байгаа вэ хөө? П т юм тийм ээ. За энэ юм шиг. Йоо харилцлаа. За харилцлаа нөгөөд нь хадгалагдсан юм шүү. За хөө сая биш дээ хөө 3-ыг олохдоо тийм ээ. 3 бас хугацаанаас хамаарсан ор нот гэж үзэж байгаа. Тэнгүүтээ x t хугацаанд x зайны t хугацаанд шилжилтийг dt гэмээр тодорхой хугацаанд нь хувааж өгч байгаа. Тэнгүүтээ нөгөө өмнө өгсөнгүүдээ олоолаад олж явсаар агаад за хөө dx t хуваах нь dt гэдэг бол синусыг шууд авахаар бол юм шиг байх юм. Энэ арай хариулахгүй байна. Энэ одоо зөрөөд ах юм. 2-ны p гээд 2-ны p хуваах t үржтэн 5t язгуурын доор хуваах нь 6 гэхээр биш тийм. Зам тэгшилжилтгээд 5t энэ бол 2 5 10 ингээд 6 t-тэй хугацаанд 2 5 10 6 5 20 язгуурын доор хэд байх вэ? 3. Тэгээ p чинь байгаа юм чинь p надад бичигдэн тийм ээ. Ийм л гарч байгаа юм шиг 20 язгуурын доор 3 гэдэг. 2 5 10 6 5 агаад тэнд орогдоод 20 язгуурын доор 3. За энэ тэгштэглийг харахаар ингэж гарч ийн үү? Шилгэлээ. За. Цаг идэлцсэн бэ? 7:30 болчихлоо. За юу яа? Үргэлжлүүлээд багш нь маргааш яваач тийхүү. Одоо нөгөө 7:30 болоод юу нэрч? Зүүмийнх нь хуцаа дуусчдаг үгүй юу? Тэс 12 гэдэг чинь хүмүүс амжихгүй мэн л доо чинь надад. За 12-оос 18 хүртэл наа чинь байгаа гэсэн сешн дээрээ. Тэрийг багш нь үргэлжлүүлээд маргааш нэг заваар орчих тийхүү. Харин хэдээс ахаа хэдүүлээ ярьж байгаа л 2 майл гэж орох уу? Орой болохоор бүр хүүхдүүд авахгүй. Тэр орой болохоор бас одоо байхгүй байна. Одоо та яриас өөрөг толго. За тэгвэл өглөө 12-т орох уу? Өглөө 12-т болох уу? 12 цагт. За ямар ч байсан тэгвэл багш нь наадах биш сешн үлдээсэн юм чи байгаа юм чи. Та судалчих солихгүй. Тэгээд одоо 15-аас орохоор үргэлжлүүлэх үү? Багшнаас гэртээ нөгөө мор нас үүсдэж тавьж өгөх бол яагаад вэ? Өчиг байна уу? За тэгээд маргааш шийдвэрлэе уулзтаа төхөө. За сайхан амраа.